Байгаа Монголын хөрөнгө оруулалтын форумд 250 гаруй төлөөлөгч оролцож Монголын зах зээл, капиталын урсгал, шинэ боломжуудыг хэлэлцэж байна. Тэгэхээр энэ талаар бид Capital Markets Mongolia-гийн үүсгэн байгуулагч гүйцэтгэгч Захирал Золбаяртай Шанхай хотны холбогдож мэдээлэл хүргэх гэж байна. Өдрийн мэндэ Золбаяраа. За өдрийн мэнд. За тэгэхээр энэ удаагийн форумын гол зорилго нь юу байгаа бол хөрөнгө оруулагчдад хүргэж байгаа үндсэн мессеж нь юу байгаа бол яагаад заавал Шанхай зохион байгуулж байгаа вэ? За бид бүхэн манай CMM компани сүүлийн 3 жил Нью-Йорк, Лондон, Сингапур хотуудад Монголын хөрөнгө оруулалтын форум зохион байгуулж, тогтмол жил бүр зохион байгуулж байна. За энэ жил анх удаа эцэд бид тэр тусмаа Шанхайд зохион байгуулж байна. Тэгээд гол зорилго маань бол бид нэр Шанхайг сонгосон шалтгаан нь бол Монголын уул уурхай эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад орчин үеийн технологийн нэвтрүүлэх нэг шаардлага байгаа нэгт. Тэр хүрээндээ бид нар манай ивентийн гол партнераас Huawei компани байна. Тэрээс өчтөрхөн Huawei компани R&D центрээр зочлоо. Орчин үеийн технологи, ноу-хавыг Монголын зах зээл салбаруудад нэвтрүүлэх нэг шаардлага байгаа. Тэр хүрээндээ Шанхай буюу Хятадын урд зүгийн хотууд мужуудтай холбогдох зорилгоор ингэ хийж байна. Хоёр дахь зорилго бол мэдээж Хятад зүгийн Хятадын капиталыг Монгол зөв замаар оруулах хэрэгтэй. Тэгэхээр Хятадын Шанхайн бирж болон Хонконг гэдэг маш холбогдсон байдаг. Энд бол Хятадын банк санхүүгийнхан бас нэлээд байдаг тийм. Тэрхүү санхүүгийн салбарынхаас холбогдъё гэдэг зорилготой. Буюу энэ хоёр зорилготойгоор Шанхайд хийж байна. За энэ хүрээндээ бид нар бол өнөөдөр 200 гаруй Хятад талаас 200 гаруй улс нар оролцож байна. Зөвхөн Хятад, Хонконг, Сингапур, Солонгос, Австрали гэдэг бусад орнуудаас бас оролцож байна. Хоёр ерөнхийдөө бол гадны банкуд, хөрөнгө оруулалтын банкуд нэлээд оролцож байна. Хөрөнгө оруулалтын сангуудаас нэлээд оролцож байна. За нөгөө талаас Хятадын эрчим хүч болон технологийн компаниуд бас нэлээд ихээр сонирхож оролцож байна. За тэгээд ихэнх нь бас Шанхайд хийж зорилгоч гэсэн Монголыг сонирхож ирж байна. Өөрөөр хэлбэл Монгол шууд үйл ажиллагаа одоохонд явуулдаггүй. Гэхдээ Монгол бид нар үйл ажиллагаагаа эхлүүлэх сонирхолтой байна. Хөрөнгө оруулах сонирхолтой байна. Технологи нэвтрүүлэх сонирхолтой байна гэдэг тийм ч учраас бид нар өмнө нь бол Монголын ивент юмнууд бол илүүтэй Бээжин ч юм уу те өвөн монголчин болдог. Бид нар зорилготойгоор Шанхайд хийж байгаа нь бас эдгээр шинэ ялангуяа олон улсын дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудыг Монгол руу нэвтрүүлэх үйл талхыг нээе гэсэн зорилго байна. Тэгэхээр Хятадын хөрөнгө оруулагчид Монголын чухам яг аль салбарыг төлхөө их сонирхож байгаа шиг байна. Дэлхийд даяар явж байгаа эрчим хүчний шилжилтийн хүрээнд эрчим хүчний шилжилт гэж ярьдаг нь зөвхөн эрчим хүчний салбар биш. Уул уурхайн салбар бас бүхэл салбарт эрчим хүчний шилжилт явуулж байна. Тэр хүрээндээ эрчим хүчний шилжилтэд хэрэгтэй ноу-хау, технологи хэрэгтэй салбарууд. Тэр дотор бол уул уурхайн бүхэл салбар, уул уурхай дээрээс нь дэд бүтцийн салбар тийм. Зарим мэдээж эрчим хүч гэдэг энэ салбаруудад бол тийм компаниуд өөрсдөө хөрөнгө оруулалт орж ирэх эсвэл технологи нэвтрүүлэх гэсэн сонирхол маш өндөр байна. За дээрээс нь сүүлийн өнгөрсөн жилээс ялангуяа хатуулаад Хятадын банкуд банк санхүүгийн Монголын бас бонд болон бусад санхүүгийн хэрэгсэл бас хөрөнгө оруулалт эхлээд байгаа. Тэр хүрээнд Хятадын банкуд Монголын санхүүгийн хэрэгслүүдийг нэлээд их сонирхдаг болсноос өнөөдөр бас тод харагдаж байна л да. За тэгэхээр энэ форумын хүрээнд бодиттой хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны яг ямар үр дүнг илүү төлхөө хүлээж байгаа бол? За тийм өнөөдөр бол бид нар бас ивентийн үеэр 3 компани бас санамж бичиг хэлцэл зурлаа. Huawei компани, Шанхай групптэй, Envision компани, MCS International групптэй. За тэгээ Монголын Stervy гэдэг инженерийн компани Хятадын бас төмрийн үйлдвэрийн компанитай гэрээ байгуулж байна. Яг л эрчим хүч уул уурхайн салбарын компани үстэй. Дээрээс нь Монгол хөрөнгө оруулъя гэсэн сонирхолтой. Бид нар өдөөс өмнө ивент өдөөс хойш нь хаалттай уулзалт яг эхлэх гэж байж байна. Тэгээд нэлээд олон хаалттай уулзалтууд зохион байгуулахад төлөвлөсөн. Тэгэхээр уулзалтуудын үр дүн бол дараа харагдана л гэж найдаж байна. Монголын хөрөнгө оруулалтыг урд хүрштэйг илүү нээлттэй болгох юм бодлогыг баримталж байгаа гэж ойлголоо. Дараагийн зохион байгуулагдах форум маань ивент маань хаана болох төлөвлөгөөтэй байгаа вэ? Хятад гэж ярьсных бид Шанхайд бас хийж байгаа нь ерөнхийдөө бол Монгол улс маань өвөр Монгол, за Бээжин тэр авийн компаниуд хөрөнгө оруулсан нэлээд олон жил худалдаа нэмээ хийж хөрөнгө оруулалт татгаж ирсэн тийм.
Бидний хувьд бол одоо илүү Шанхай буюу хятад урд зүгийн хятадаас хятад компаниуд яг нээлттэй үйл ажиллагаа явуулдаг, олон улс үйл ажиллагаа явуулдаг тэр албартай томоохон компаниуд Монголд орж ирэх гэдэг том зорилго амбиц байгаа. Тийм учраас энэ ирж хийж байна. Цаашдаа бол бид нар манай ивентэд бол тогтмол ивентэд байдаг. 9 сард Лондонд, 11 сард Сингапурт байгаа. Лондонд бол одоо илүү хугацааны хөрөнгө оруулалт ногоон санхүүжилт хийж явах бол Сингапурт бол илүү бондын санхүүжилт хийж явна. За тэгээд одоо жил хавартаа бол ирэх жилээс бид нэр Шанхайгаа дахиж хийх байх. Тэгэхээр ингээд бид нар альва ивентийг бол 6 сарын өмнөөс төлөвлөлөө зарлаад гадна татан зочдтой ураад явдаг байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бас зөвхөн ивент зохион байгуулахаас гадна бид нар Монголын талаар судалгаа мэдээллийг бэлдэж одоо бидний одоогоор бид нар дэлхийн 200 гаруй хөрөнгө оруулалтын сангууд 500 гаруй санхүүгийн институтууд одоо Монголын талаар мэдээллийг хүргэж байна. Зөвхөн одоо мэдээ гэхээс илүүтэй манайх илүү судалгааны байгууллага. Тэгэхээр Монголын зах зээлийн талаар судалгааг хүргэж байна. Тэгэхээр тэр замаараа бид нэр илүү Монголд яаж нэвтрэх юм бэ, ямар боломж байгаа юм бэ гэдгийг одоо бодитоор таниулах ажлыг бас зөвхөн ивентийн бусад үеэр нэлээд идэвхтэй хийдэг. Тэрний үр дүн нь болохоор одоо манай ивент дээр ирж байгаа зочд бол нэлээд мэдээлэлтэй ирж байгаа. Мэдээлэлтэй ирэхээр ч илүү одоо ажил хэрэг саналууд яригддаг те ажил. Эсвэл шууд одоо ажил хэрэгтэй ордог те. Тэгэл нөгөө ойр зүрийн юм асууж ярилцах биш. Шууд ажил хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр бол манай бас гол одоо нүүр нөлөө гол одоо оролцоо бас байгаа. Тэгэхээр энэ салбарт одоо тууштай үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд танаас асуухад Монголын хөрөнгө оруулалтын салбарыг одоо энэ хөрөнгө оруулалтыг татахад Монголд яг ямар шийдэл, ямар одоо сорилтууд тулгарч байгаа бол? Хамгийн том сорилт бол мэдээж урт хугацааны бодлого тодорхойгүй байна. Төр засаг тодорхой бас байна тийм. Тэгэхээр бас мэдээж том хэмжээний хөрөнгө оруулалтууд юм стратегийн салбаруудад одоо уулуурхай шижмч салбарт орохоор төрийн зохицуулалт гэдэг салбарт орж ирэх гэхээр ялцгүй л нөгөө улс төрийн бодлого засгийн газрын бодлого шийдвэрийг хүлээдэгтэй эсвэл тодорхой байхыг хардаг. Татварын орчин тодорхой байхыг хардаг. Тэгэхээр тэр бүхний нөхцлүүд маань өөрсдөө бас нэлээд очир дутагдaltaй Монгол байгаа гэдгийг зөвхөн сайн мэдж байгаа. Тэгэхээр тэр томоохон хөрөнгө оруулалтууд орж ирэхин тулд одоо бид нэр төр засгийн газар солиодогч гэсэн бодлого нь өөр тодорхой байх нь чухал байна. Дээрээс нь татварын бодлого нь чухал, тодорхой байх нь чухал байна. Манай татварын бодлого, татварын орчин ч өөрөө нэлээд ойлгомжгүй. Тэгэхээр гадных нь бас ээлгүй юм байгаа даа. Бид нар үнэхээр зөвж гадны хөрөнгө оруулалт яал гэж бодж бол хамгийн чухал зүйл бол татварын бодлого байгаа. Тэгэхээр альва одоо уулуурхай шижмч гэдэг тийм хөө салбар байвал яг ямар чиглэлээр юу дэмжих юм бэ гэдэг маш тодорхой байх хэрэгтэй. Тэрийг харж ижил нөгөө гадныхаа очир хэсгээр шийддэг тийм. Тэр юу нь бол энэ бодлогын орчин л бол зүйл байна. Хоёрт нь бол мэдээж нөгөө бид нар чинь яг өмнөд байдлаар Монголыг мэддэг, Монголыг сонирхдаг хүмүүс болж тийм их байдгүй. Дэлхийд дээр маш олон хүмүүс болж байгаа. Маш их мөнгө бол байгаа. Бид нар гол нь бас бид нар бас яхаа алцуус биш. Бид Монгол бол маш их боломж байгаа. Тэрийг зөвөр таниулж гаргаж тавих чухал. Тэгээд зөв хөрөнгө оруулалт олох нь бас чухал аа. Бид нар Монголд л байгаад хахаар Монголд яг зорж ирж байгаа хөрөнгө оруулалт бас хөрөнгө оруулалт болох нь зөв үгээр бас биш байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө гарч явж дэлхийд дээр явж томоохон одоо нэг дэлхийн санхүүгийн төв болсон хотуудаар нь явж зөв хөрөнгө оруулалтыг олж ирэхээр одоо төрийн зүгээс болон хувийн зүгээс нэгтэй ажиллах хэрэгтэй гэж хардаг. Тийм ч учраас бид нар энэхүү ивентээр дамжуулаад төр хувийнхнаа бас хамтдаа яваад төлөө бас илүү шинэ хөрөнгө оруулалт оруулж ирэхээр дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалттай бас ярилцъя гэдэг л зорилго болсон байна. Хөрөнгө оруулалтыг татахад одоо ингэж хамтарч үйл ажиллагаа явуулж нэлийн анхаарч ажиллаж байгаа бол татаж авсан хөрөнгө оруулалтаа илүү одоо удаан хугацаанд үр ашигтай байлгахын тулд одоо бас ямар шийдэл хэрэгтэй байгаа бол? Тэгээд эн чинь нөгөө хөрөнгө оруулалт болол зөвхөн нөгөө тоо буюу санхүүгийн ингээл хүндийн талаар бас байдгүй. Story буюу одоо тэр түүх чухал гэдэг тийм. Тэгэхээр бид нар чи орж ирсэн хөрөнгө оруулагч нараа үргээгээд ч юм уу байнгын маргаантай байгаад ч өөрөө дараа дарамшин гэсэн үг ярьдаг. Мөн яг одоо Монгол аль хэдийн орж ирсэн хөрөнгө оруулагч өөрсдөө амжилттай яваад байл улам их хөрөнгө оруулна шүү дээ. Эсвэл улам шинэ хамтрагчнараа дагуулж авч байна тийм. Тэгэхээр бид нар анханаас одоо бид нар түрүүний ярьсан бодлого тодорхой байх хэрэгтэй гэж чинь анханаас орж ирэхдээ тогтсон юм тааштай яг тэрүүгээр байх дээр одоо хэлсэн үгэндээ байхдаа ажиллах байх хэрэгтэй. Нэг дарга нь юм яриад дараа нь өөр дарга нь өөр юм яриад байвал бүгд л харж байгаа байхгүй тийм. Энд чинь ерөөсөө бид нар Монголд болж байгаа юм бол нууц биш.
бүгд л харж байгаа хаана юу болж байгааг нь бүгд харж байгаа. Тэгэхээр оруулж ирсэн хөрөнгө оруулалтыг хэрэглэх буюу одоо харж хандах бол маш чухал. Хэлсэн хандаал байх хэрэгтэй. Тэрийг л одоо бид нэр бодлогын тодорхой байдал гэж чинь гэрэн тэнд л байна л да. За баярлалаа танд. Ажилд нь амжилт хүсье.